Шинжлэх ухаан тань мэдхүүн од мөндөр суугийн цаг хугацааны аялал нэвтрүүлэг эхэлж байна. Хөтлөгч амар санаа болон мөхцөл миний бие шин дугаараа хүрэхээр бэлэн болоод байна. Манай нэвтрүүлэг танд YouTube-ийн од мөндөр сууг, NTV телевиз болон од мөндөр радио 83.3 болон 107 төлөвлөгөөнөөр хүрч байна. Манай нэвтрүүлгийг аяллийн төвцөг Air Market, амар амгалан аялал ураатай Отог Outdoor-ын дэмжлэгээр та бүгдд хүрч байна. Өдрийн минь амраа. Өдрийн минь дээ. За хоёул өнөөдөр хаашаа хизээ рүү аялах вэ? За хоёул нэг Эмилиан Пугачев гэдэг хатан хаанд дурлсан эргээд яагаад гэж хэлсэн бэ зүгээр яжилж хэлсэн утгаар юм. Тэр чинь өөрийгөө би хаан шүү гэж хэлээд байгаа шүү дээ. Тэгсэн нас барцсан гэдэг хахад нас бараагүй би энд явж гин гэж хэлээд байгаа учраас тэр тэр чинь хааны чинь хатам хаан ээж тардад эзэгтэл хоор оёд Оросыг Екатерины хатан хаан удирдахжсэн учраас яжилж тэгж одоо үгээр наад нэг хэлдэг шүү дээ. Нэг Колумбур маягаар хэлсэн үг байхгүй юу? Бичсэн. Тэгээ хүмүүс жоохон гайхаад яг энэ зарлалт шүүмжилсэн байлээ, шүүмжилж дүгнсэн байлээ. Тэр нь зүгээр хэрвээ энэ үнэн бол тэр үнэн гэдэг логик дараалалаар нь тавьсан юм. За тэр чинь одоо Эзэн хаан гэж өөрийгөө зарлаад 3 дугаар Петр гэж өөрийгөө нэрлээд яваад энэ импостер үстэй нэр зээлдэгч. Тэгэхээр чинь тэгвэл тэрний эхнэр нь хүссэн үсээгүй хатан хаан Екатерины нэг л бол таарнаад нэг ийм утгаар нь. За тэгээд юу юм байгаа? Одоо бид нар Башкирийн эрх чөлөөний дууч гэж хэллээд байгаа. Пугачевын бослогын галлын дундах гол хүчийн нэг Пугачевын бослогын амжилттай болсон үеийнх нь хамгийн том хамтрагч байсан Салават Юлай Улы буюу Салават Юлай гэж оросууд нэрлэдэг байгаа. Салават Юлай Улы гэж нэртэй. За энэ хүний тухай би ярьж өгөх юм л да. Ер нь бол дөрвөн агуу алдарсан шалтгаан хид хідэн итгэл зүрээр алдарсан. Зөвхөн Башкирийн үндэсний баатараас гадна Пугачевын удирдагчдын нэгээс гадна яруу найрагч маш олон домгийн шинжтэй Оросын ард түмэнд одоо хүртэл ялангуяа тэр Сибирийн орчны ард түмний үлгэр домог амын ярианд маш хүчтэй үлдсэн. Одоо бид нар Бүүвэ баатарын тухай ярьж байгаа бүүвэлдэг болдогтой адилхан Салават Юлаевыг ер нь тэгж дурсдаг яг тийм нүүдэлчин хөгсатнуудын бас нэг тийм домогт ам нь юунд маш хүчтэй үлдсэн тийм хүн байгаа байхгүй. Тэгээ энэ хүний домог амын ярианы шинжтэй эсгүүдээр тэгээ дандаа домогт өгүүлснээр ардын уламжид гих мэтээр түүнийг ялгаж нэрлэж исэн багтах. За ингээд одоо Башкирийн ард түмний ой санамжинд бол Салават Юлаев гэдэг нэр бол зүгээр нэг 18 дугаар зууны үеийн босгочийн нэр шүү тийм ээ. Тэрийг одоо ингэж дүрсэлсэн байгаа юм да. Башкирстаны тэр түүхч хүний бичснээр бол тэр бол морин дэл дээр шүлэг дуулж цэргүүдийн тэргүй игнэнд явж хаан засгийн төмөр мэт махны машины эсэргүүцэн боссон залуухан баатар. Нэг талаас тэр архивын баримтаар баталгаажсан бодит хүн. Нөгөө талаас тэр домог, дуу, туйл, ардын яриан дотор одоо хүртэл амьдарсаар ирсэн бэлэг тэмдэг гэж үздэг байна. Тиймээс Салаватын тухай бичгэд зөвхөн намтар тоожих шаардлагагүй. Тэр нэрний цаана газар нутгаа алдаж эрх чөлөөний амлалтанд итгэн бослогоор дамжин өөрийгөө хамгаалахж оролцсон бүхэл бүтэн бүс нутгийн түүх нөгдөж байгаа гэж. За одоо нэг юм Алтан ордны улс задраад ингээд одоо Оросын хаант улс чинь Кремийг ч аваагүй шахуу байх үед энэ Сибирь орчмын газар нутаг бол бас эргэлзээтэй дөнгөж Оросын эзэнт гүрэн нэгтгэгдээд орцсон казакуудын дээгүү байсан ийм хил орчмын ийм хил хязгаар орчмын тийм нэг юм үйл явдал байхгүй. Тэгэхээр дөнгөж тэр улсад том хүчрхэг эзэнт гүрэн нэгтгэгдсэн өөр угсаатан өөр шашин шүтлэгтэй хүмүүст бол тэр бол мэдээж араа шүдэн тийм явц цав таарахгүй шүү дээ. Хоёр өөр нэгдүгээр эднес чинь бол исламын шашинтай хүмүүс. Тэгтэл нөгөө талд нь үнэн алдартай шашин. Ингээд хоорондоо би нэг ер нь бол үнэн шашин хэрэгсээ шашин гэсэн дотроо би нэг алж чадж байгаа бол энэ бүр өөр харь хэлгийн шашинны хүмүүсийг бол илүү л дарамтлан шахан 3 дугаарыг нэнд авч үзэн шүү дээ. Ер нь бол тийм ээ. За ингээд Салават Юлай Улы буюу орос хэлний хэлбэрээр Салават Юлаев нь 1754 оны 6 дугаар сард Уралын бүс нутаг дах Тикеева тосгон төрсөн. Энэ тосгон өнөөдөр газрын дөрвдөр байдаггүй. Яагаад гэвэл нөгөө өмнөх түүхэн дээр дурдсан шиг бослогын дараах хэлмэгдүүлэлтийн үед 1775 онд Тикеева тосгоныг шатааж түүхийн шархыг нь шархуулж үлдээсэн тийм байдаг. Түүний төрсэн газар үгүй болсон чинь нэр нь Башкирийн Башкирстаны соёл, улс төр, урлаг, спорт, хот байгуулалт, төрийн шагнал, гудамж, талбай, музей, хөршөөнд төрч шингэсэн байдаг. За Салават Юлаев гэдэг Оросын хоккейн дээдлийн баг байдаг. Жишээ нь тийм нэртэй баг байдаг байхгүй. Тэгэхээр энэ бол өөрөө маш том
одоо фигур гэж хэлдэг шүү дээ хүн байгааз. Тийм байна. Түүний амьдрал бол богинохон. 1754-өөс 1800 он буюу ердөө 46 жил. Энэ богино амьдралынхын сүүлийн 25 жил нь Рогервик буюу өнөөгийн Эстони Палдиски гэдэг одоо тосгоно гэх юм одоо суурин газарт албадлагын хөдөлмөр буюу хорих лагер цөллөгт өрнөсөн. За энэ дэр их сони юм байгаа. Салаватын бодит тэмцлийн цаг хугацаа бүр богинохон бол таарч байгааз. Залуу насных нь эд одоо оргил үед нь Пугачевын буслаг гараад тэгээд одоо 1773-аас 1775 оны шуурх, баривчилгаа, тамга даруулсан шийтгэл, гинжтэй зам, Балтийн хүүтэн бомб тэгээд энэ бүгдийг дамжиж өнгөрсөн. Харин ардын дурсамжинд болохоор тэр цөллөгт нас бараагүй харин би өхөөгүй башкирууд минь гэсэн утгатай домог мөрөөд түүнийг өнөдөр амьд байлгач гэдэг юм байна л да. Яг бол тэр тэгсэн байх ёстой тэгж хэлсэн гэж хүмүүс маш их төсөөлж одоо үүдийн амьдруулсан байх домогтой. Яг бол тийм хүчтэй одоо башкирын ард түмний одоо дуучуу Баатар алдчихсан баг. Морин дил дээр давхиж явдаг Баатар яруу найрагч гэх чи одоо хэн бол таарч байна. Ромын эзэнт гүрний эзэн хаан Маркус Аврелитэй дүүцүүлэх байхгүй. Цэргийн жанжин мөртлөө философч гэдэг шиг. За энэ одоо ер нь бол одоо Салават Юлаевыг бид нэр 3-4-оор авч үзэж байгаа. Нэгдүгээрт одоо газар нутгийн маргаан те хаан засгийн захиргааны дарамт одоо колоничлын эсрэг боссонд бодит төв. Хоёрдугаарт нь бослогын үеэр цэргийн зохион байгуулагч морин одоо арми удирдагч. Тэгээд гуравдугаарт бол одоо аман зохиолын яруу найраг дууч Сисен гэж нэрлэдэг байгаа юм. Импровизатор гэж нэрлэдэг. Сисен гэдэг чинь нөгөө нэг юу хэлээд байгаа байхгүй юу? Мартир гэдэг хаа тий. Ардын баатар гэсэн утгатай. За ингээд одоо энэ гурван зүйл нийлжиж Салаватын бүрэнд бий болгон. За би нэг юм асууя. Оросууд тухайд одоо төрийн эсрэг тэрсэлсэн хүмүүсийг хаашаа цөлдөг гэсэн бэ? Гулагер бол цөлдөө. Аль зүг рүү? Алс хязгаар нутг руу хаа. Янз Сибир л үхэнхтэй. Ер нь Сибир л гэж боддог тий. Тий нэг ер нь бол гүн хөдөө хүүтэн юучгүй газар. Тэгэнгүүт Сибирийн хүмүүсийг цөлөхдөө Эстоноор цөлсөн байгаа байхгүй юу? Тийм байна хойшоогоо тийш. Сибирийн үнийг Сибирдэн цөлөхгүй л байхгүй юу? Харин нутгаас нь л холдуулж ерөн цөлөх учраас. Тэгэхээр зөвхөн бид нар нэг цөллөг гэдгийг Сибир цөллөг байсан гэж үзэж болохгүй ч байгаа тийм бааз? Харин тий одоо энэ Сибирийн зүүн тал нь Хабаровскийн дээд орчмоос маш олон солонгосуудыг дундад Аз руу олсон байдаг ч тий. Тэгээд германууд байна. Тэгээд Кремийн татаруудыг бол Магнитогорск хотыг барихад бүгдийн цөлсөн шүү дээ бас тийшээ Кремийг авч аваад татаруудыг. За одоо Салаватын түүхийг ойлгохын тулд эхлээд Башкирийн 18 дугаар зууны үеийн байдлыг нэг товчхон ойлгох хэрэгтэй. Башкирууд одоо 16 дугаар зуунаас эхлээд Оросын төрийн бүрэлдэхүүнд орсон боловч шууд утгаараа газар нутгаа бүрэн алдах нь алдаагүй байна. Эхний тохиролцооны дагуу нэгдэж орсон. Тохиролцооныхаа дагуу тэд өвөг дээдсийн газар нутгийг хадгалах хэрэгтэй. Хариуд нь улсын хил хязгаарыг хамгаалах цэргийн алба үүрэг гүйцэтгэх гинэ гэдэг тохиролцоотойгоор орж ирсэн. Тэгэхээр Оросын одоо эзэнт гүрний хил Башкирээр ингээд зах хязгаар болж ирсэн гэсэн үг. Тэгэхээр чин төв Сибир л бол огт ороогүй. Уралын нуруунд баруун талдаа л байсан байж тээ. Тэгээд нэгсэндээ өөрөөр хэлбэл Башкир ба Оросын төрийн хооронд харилцаа зөвхөн захирагдагч ба захирагчийн харилцаа биш байгаагүй мэнэ. Цэргийн үүрэг газар нутгийн эрх харилцан амлалт дээр тогтсон онцгой хэлбэртэйсэн. За нэг вассал маягийн гэсэн утгатай явж байна да. Одоо манайхаар зөвлөх юм бол өвөр Монголыг нөгөө нэг манжин гүрэнд нэгтгэж авангуудаа зах хязгаараа одоо хамгаалуулж байгаа шүү дээ тийм ээ. Гэвч одоо 18 дугаар 200 жилийн дараагаас эхлээд энэ тохиролцоо олон удаа зөрчигдсөн. Уралын бүс нутагт үйлдвэржилт хүчтэй явагдаж төмөрлөг уул уурхай үйлдвэрүүд олноор байгуулагдсан тусам газар, ой, бэлчээр усны их усөрийн үнц өссөн. Үйлдвэр байгуулсан худалдаачид язгууртнууд үйлдвэрлэгч нар орон нутгийн захиргаатайгаа нийлээд Башкирийн газар нутгийг янз бүрийн аргаар булаан дээрэнд чихсэн. Яг л нөгөө нэг юунууд шиг гэсэн үг байхгүй. Угуул индианчуудтай гэрээ байгуулна гэдэг шиг. Зарим тохиолдолд шууд захиргааны дарамт хэрэглэж, заримдаа гэрээ нэрийн дор тэгш бус тохиролцоо ээж. Энэ бүхэн зөвхөн эдийн засгийн асуудал биш, нүүдэл, бэлчээр, Овг аймгийн бүтэц, соёлын оршин тогтнох үндсийг нь суурьаар нь ганхуулсан үйл явдлууд удаадар болж ирсэн. За энэ дээр нэг айгүй том үйл явдал болно. Зөвхөн энэ Салават Юлаев гэдэг хүн дангаараа ийм үзэл бодолтой байгаагүй. Ягаад гэвэл нэг алин модноос хол унахгүй гэдэг шиг Салаватын эцэг Юлай Азналин гэж хүн байдаг. Энэ одоо турк нэр нь ч одоо Башкирууд ч одоо турк гаралтай суурьтай хүмүүс шүү дээ. Тийм түргүүгсэн. Тийм. Яг одоо Салаватын эцэг Юлай Азналин бол яг тэр
Башкирийн ард түмэн Оросын төр хоёр хоорондоо тохиролцоогоо зөрчилдөд байгаа тэр хэрүүл маргаан тий удаа дараагийн гомдол одоо өрөх бичгийн яг энэ зөрчлийн голд нь байсан байна. Тэр бол шайтан күдээн тойргийн ахлах өв залгамжилсан газрын эзэн баян ухаалаг нөлөө бүхий башкир удирдахч байсан. За шайтан гэж үг юм билэн тийм ээ. За чөтгөр гэсэн үг шүү дээ тий. Их сонин нэртэй юм байна. Шайтан күдэ гэдэг тойрог. Тэгээд хин орон нутгийн захиргаа түүнд итгэдэг үнэн ч зүтгэлийн үнэлдэг байсан юм байна. 1772 онд тэр эрд зориг үнэнчээр албаа хаасныхаа төлөө мөнгөн тэмдэг одоо хүртжсэн тухай мэдээ бий. Гэвч энэ итгэлцлийн гадна өөрийг бодит байдлаар оршижсэн нь Юлайн газар нутгийг Симскийн үйлдвэр байгуулах нэрээр худалдаачид үйлдвэрлэгч ашиг сонирхолтой нийцүүлэн аавын газрыг багаар булааж авч гисэн. Энэ хүн Польш Литвийн холбоо Польшийн конфедерац гэдэг холбооны улсын эсрэг дараа нь Суворовын айрамд хүртэл орж байлдаж явсан. Тэр үедээ тэр мөнгөнд тгийг авсан. Тийм учраас Башкирийн морьт отрядуудын 3000-тай морьт 300,000-ийн одоо дарга маргаар авч ирсэн байгаад байгаа байхгүй. Ингээд одоо Оросын эзэнт гүрний төлөө гавьяа байгуулсныхаа хүрээнд нутагт оронд бол их нэр үнэтэй байсан байна. За ингээд одоо Симскийн үйлдвэрийг байгуулах Симский гэдэг нь одоо энэ одоогийн Уралын тэнд оршоод байгаа үйлдвэрүүдийн бүс байгаад байгаа шүү дээ. Тэрийг хэлээд байна. Юлай болохоор эцэг Юлай бол олон жил шүүх зарах хийсэн боловч хаан тусын захиргаа үйлдвэр эрхлэгчдийн талд орсон. Яагаад гэвэл одоо их бүү хийх тэднэрт бол хэрэгцээл байсан учраас. Тэр байтугай Юлайд 600 рублийн торгуул оноогдуулсан. Тухайн үед нэг морь ойролцоогоор 10 рубльтэй тэнцэжсэн гэвэл 660 морьтой тэнцэх хэмжээний торгуул оноосон байна. Энэ бол энгийн торгуул бол биш, эдийн засгийн дарамтлсан шийтгэл дарамт байсан гэсэн. Иймээс Юлайн гэр бүл төссөн Салават зөвхөн хувь хүний уур хилэнгээр бус газар нутгаа алдсан бүхэл бүтэн нийгмийн гомдлын дунд өсөж төрөлсөн гэж хэлж болно. Тийм учраас энэ хүн Пугачевын бослохыг бид нэр одоо энэ эзэнт гүрний энэ одоо үгүй хариугаа авах боломж гэж харж байсан гэсэн үг. Тэгээ Башкирийн бослогод бол одоо Башкирт бол бослого бол нэг тийм одоо нэг усудаа гарч ирсэн. Эдгээр бослогын үндсэн шалтгаан нь шашинтай холбоотой татвар, исламын татвар хоног шашин зүтний цэргийн алба, газар нутгийн маргаан, захиргааны дарамт, колончлын хэлбэрүүдтэй шууд холбогдож тэрнээс үүдэн гардаг байсан маргаанууд. Салаватын үеийн бослого гинт гарсан шуурга биш харин олон 10 жил хуримтлагдсан гомдлын дэлбэрэлт байсан. Пугачевын нэр тэр дэлбэрэлтэнд улс төрийн хэлбэр өгсөн ч галыг нь асаас нь түлшнөл нутгийн ард түмний амьдралын бодит хямрал нь байсан шүү гэж хэлж байгаа. За ингээд одоо Юлай гэдэг эцэг Юлайн хүү одоо түүний гэр бүл боловсрал Залуубаатарын одоо хэрхэн төлөвсөн түүхэн бол их сонирхолтой л доо. Салаватын эхийн нэр архивын баримтад тодорхой байдгүй боловч ардын аман уламжлалт, ардын аман зохиол бол түүнийг Азнабика гэж нэрлэдэг. Домог аман их сурвалжуудад тэрээр боловсралтай ухаалах эмэгтэй байсан бөгөөд хүүгийнхээ хүмүүжлэлд хүчтэй нөлөө үзүүлсэн гэж гардаг. Багш Наби Кабиригийн дараа Салаватын боловсролыг үргэлжлүүлэн чиглүүлсэн хүн нь ихэн байсан гэх яриа бий гэж. Ер нь Баттай архивын баримт гэхээсээ илүү ардын ойн санамжийн хэлбэрээр энэ иш татгаж байгаа боловч Салаватын яруу найргийн авьяас бичиг үсгийн мэдлийг тайлбарлахад энэ бол онцгой чухал одоо шалтгаан болж байгаа. Зүгээр нэг бичиг үсгийн боловсралгүй нэг баатарээр байгаагүй болж таарж байгаа байхгүй. За энэ нэг юмыг заавал хэлэх хэрэгтэй. Одоо энэ нүүдэлчдийн одоо ялангуяа нүүдэлчдийн амьдралд эхийн үүрэг яагаад их тийм хүчтэй нөлөөлдөг вэ гэхээр энэ яг цэвэр Монголд ч сайн ажигладаг. Аав одоо уул хадаар ингээ гадуур адуу малаа гэрээс гаднахаа зохинуулаад гараа явахад гэр дотор хүмүүжил сургалт бүх үйл ажиллагааг ихэн зохицуулдаг тийм ээ. Энэ нь тэгээд нэгсэндөө ихэн ямар хүн болж төрөхүүлэг ихийнх нь аюу том нөлөөний асуудал байдаг. Одоо ч тиймэрхүү бас хэвээрээ байгаа. За одоо энэ тиймээс одоо тэр одоо яруу найрагч одоо шүлэг зохиосон ингээ 600 орчим бадаг одоо мөр шүлгүүдийг нь түүж олж бас архиваас гаргаж авсан байдаг юм байна. Тэгэхээр Салават бол бичиг үсгтэй байсан. Тэрээр ижил Уралын төрөг ард түмний дунд төгөөмөл хэрэглэгдэж байсан хуучин татар бичгийг хэлээр бичдэг байсан гэж тэмдэглэжүүлсэн. Түүний гарын үсгтээ зарим баримт хадгалагдсан үлдсэн. Түүнийг зөвхөн морь унсан дайчин бус бичиг баримт тушаал гаргадаг зохион байгуулалтын хэл мэддэг байсныг харуулнаа. Энэ нь түүний бослогын үеийн үүргийг тайлбарлахад их чухал одоо тайлбар болох юм байна. Салават бол ердийн нэг ил цэлэмд агссан баатар ш цэрэг илсүүлэх.
тушаал хүмүүст үг хэлэх, урам зориг оруулах одоо спич гэдэг чинь тэ илтгэл тавих тэ чадвартай тийм хүчтэй удирдагч байсан нь бол тодорхой гэж. Ардын домогт Салаватын хүч чадал бага наснаас илэрсэн гэж өгүүлдэг. Зарим домогт түүнийг 12 настайдаа, зарим нь 15, эсвэл 16 тайдаа баавгаа алсан гэж ярьдаг. Ерөнхийдөө их баатрууд одоо Чингис хаан нүж атгад төрсөн гэл эн чин заавал домогжуулж байгаа чинь заавал хүчтэй бэлэг тэмдгийг наадаг. Энэ бол угаасаа нүүжтийн үндсэн одоо юу тийм амжил. Жирийн хүн хизээч тийг чадахгүй штэ гэдэг заавал жирийн хүнээс давж гарсан үйлийг хэргийг бүтээсэн учраас тэр хүн баатар болдог тийм ээ. За ингээд одоо башкир бол тэр чигээрээ Сибирь ой учраас баавгатай одоо хөвчийн эзэн баавгатай тулаад ална гэдэг бол би тэр хөвчийн эзэнтэй энэ зэрэг цүс хүн юм а гэдгийг нотолж байгаа хэлбэр гэж ойлгох юм. Хоёул нь юу явах вэ тий? Төв Азийн одоо бидний талгазрын нүүдэлчтэй үед бол одоо чон байгаад байдаг шүү дээ. За өнөөдрийн дугаарыг маань аяллийн төвцөг Air Market Event гэх нь та бүгд төрөж байна. 26 жилийн турш гадаад аяллийн салбарт бидний найдвар төвтөнш байсаар ирсэн Монголын тэргүүлэгч компаниудын нэг Air Market компани маань шинжлэхдээ ребрендинг хийгээд аяллийн төвцөг болон өргөжөөд байгаа юм байна. За Air Market аяллийн төвцөг танд дараах үйлчилгээнүүдийг цогцоор нь нэг дор олгож байна. За үүнд виз мэдүүлгийн зөвлөх үйлчилгээ, аяллийн төлөвлөгөө гаргах, зочд буудал захиалах, нислэгийн тийз болон дата сим зэрэг таны гадаад аялалд хэрэгтэй бүх үйлчилгээнүүдийг та бүхэн нэг дороос авах боломжтой. За тэгээд ер нь бол гадаад аялал бэлдэн гэдэг чинь өөрөө төлөвлөн гэдэг чинь маш хэцүү. Логистикийн хувьд те. Ямар онгоцоор нисэх үү, хэдэн цаг нисэх үү, хаагуур те яаж нисвэл арай одоо нислэгдээ аяллийн цаг нь богинохын ирнэ, би дамар байна гэдэг ч юм уу. Ер нь зүгээр нэг онгоцч билет аваад явдаг зүйл бол биш болсон. За тэгээд аялах гэж буй орны те виз манах авах шаардлагатай юу? Хаанаас авах вэ? Хэдэн сарын өмнө ямар хугацаатай виза мэдүүлэх үү? Одоо элчин сайдын яамдасаа хамаарат өөр төрлийн бичиг заас авдаг. Энэ бүгдийг хүртэл танд маш нарийн дэлгэрэнгүй мэрэгжлийн үйлчилгээг Air Market-ийн аяллийн төвөнд үзүүлэх юм байна. За тэгэхээр өдөр тутмын ажлын хажуугаар бид нөр өөр аял төлөвлөн гэдэг бол маш хэцүү. За та аяллийн даатгал бас маш чухал. Та бүхэн даатгал зэрэг даатгал, сим, нислэгийн тийз, зочд буудал захиалах бүх үйлчилгээг ерөөсөө аяллийн төвөөс авах боломжтой. За тэгээ Америк, Солонгос, Япон, Австрали зэрэг бүх улсын визийн зөвлөгөөг ямар төрлийн бичвэрээр нь бүрдүүлэхийг, яаж бүрдүүлэхийг, ямар хугацааны өмнө бүрдүүлэхийг, цагаа хэрхэн авахыг бүх одоо үйлчилгээг танд өгөх юм байна. За Air Market компани нь Улаанбаатар 6 салбартаа ба харин аяллийн төвцийг нь улсын эхтлгүүрийн зүүн урд инх тайвны өргөн чөлөөд байрлаж байна. За эхтлгүүрийн урд талын том дэлгэцний зүүн талд нь байдаг юм байна. Та бүхэн аяллийн цэгтэй холбогдоод гадаад аяллаа төвөггүй, хялбар тэгээд таашаалтайгаар төлөвлөөд сайхан аялахыг хүсвэл 70 10 50 дугаарын утсаар холбогдоод мэдээлэл авч болно. Мөн аяллийн төвцөг дээр биеэр очиод хүссэн гадаад аяллахаа бүх төрлийн үйлчилгээг нэг дороос чирэгдэл багтаагаар тэгээд боломжийн өрсөлдөх хүчүнтэйгээр тэгээд хамгийн чухал нь стресс ахтагаар гадаад аяллаа төлөвлөх боломжтой болсон байна. За ивент итгэгчтэй баярлалаа. Бүгдийг нэг дороос тэгээд чеклист нь бүр гарцсан байгаа гэдэг чинь тэгээд юм мартахгүй л гэсэн үг шүү дээ тий. Эндээс ч тэрийг бол тэндээс тэрийг бол төгжрөө явжсанд оруулах гэсэн санаа шүү дээ тий. Тий нэг дор. Тэгээ гол нь гоё би надад бас бүр амар гоё хүчлээ санагдаа. Би өөрөө гол нь аялал төлөвлөдөг хүн болохоор. За ер нь бол ингээд Салават Юлаевын тухай ингээд тэгээд ярьсан зүйлүүдийг домгийн шинжтэй үлгэрүүдийг шүүх түүхэн баримтгаж ойлгох албагүй. Гэхдээ харин нэг сонирхолтой юм байна. Нэг юм дүр гараад ирэхээр түүнийг тойруулаад нүүдэлчин ард түмэн өөрсдийн баатрийг бүтээдэг. Ямар чанаруудыг түүний бие шингээмээр байна гэдгийг өөрөө давсалж ирсээр байгаад тэр баатар өөрөө босдог байхгүй. Одоо хүчтэй, зоригтой, хурдан, уран үгтэй, эх орондоо үнэн ч моринд хайртай, шүлэг зохиодог, дуу дуулдаг гэл ингээл өөрийнхөө хамгийн хайртай шинжүүдээ ингээд нааж өгдөг байхгүй. Тэгэхээр уг нь тэр хүнд амин яг үнэхээр нэг хүн тийм байх боломжгүй байж болно. Гэхдээ ард түмэн хайртай хүндээ хамгийн хайртай зүйлүүдээ шингээж байгаа тэрийг шүтдэг. Тэгээ гол нөгөө одоо эдгээр чинь бол нөгөө за яг нүүдэлчд бол яг Салават Юлаев бол нэр мөрийн сонсоход хүртэл яг түрэг угсааны нүүдэлчин байна л да. Өмнө нь бол нөгөө одоо финно уйгур хугсааны хэлтэй. Одоо тэр бүс нутагт те Уралын орчимд амьдрын сууж исэн анчин
одоо бүр гарал угсаатай хүмүүс шүү дээ. Дээр нь дараа нь ингээд нүүдэлчин хүмүүс ирсэн. Тэгэхээр тэдний хувьд бол газар нутаг гэдэг бол аягүй чухал. Газар нутгийн онго шашин итгэл үнэмшил тэгээд нүүдлийн соёл ороод ирэхэр чин амраа маань түрүү маш гоё хэллээ. Нүүдэлчин ард иргэдийн хувьд бол аман соёл гэдэг бол маш чухал. За тэгээд үндэсний баатартай байна гэдэг нь өөрөө тэр хүн нь бодит хүн биш байсан ч гэсэн тухайн ард түмнийхээ онцлогуудаас сайн гэж боддог, сайхан гэж боддог, чухал гэж боддог, үнэтэй гэж боддог. Энэ бүх чанаруудыг хадгалаад нэг үндэсний баатар бий болгоод дуу зохиогоод үлгэр яриад үр хожтой үлдээнэ гэдэг чинь өөртөөхөө уламжлалыг хадгалаад нэг ондоошлоо авч үлдэх, ялгарлаа авч үлдэх, тэрийнхээ одоо уламжлан үлдэх хамгийн том одоо PR ажиллагаа байхгүй. Тэгээд сургууль мөжлөг. Яг үнэ. Хүүхдтэй Салаватын тухай яриад өгөхөр хүүхд нь тийм л хүн болж өсөхийг хүснэ гэсэн үг. Яг үнэ үлгэр дуурайлал авна. Тэгээд башкир хүн байна гэдэг чинь тийм юм байна гэх тийм башкир хүний айдентитийг тэр хүнд ингээд кодлоод QR код шиг заагаад өгч байгаа байхгүй. Тэгээ башкирын соёлд бол их оромч байдал, эргчлөө морь, яруу найраг 3 онцгой чухал утгатай болвол Салават эдгээрийн нэгэн бие Чингисхэн хүн байсан учраас одоо ой санамжууд маш хүчтэй одоо хүртэл үлдсэн гэдэг байгаа тийм учраас. Тийм байна. Гарамгаа баатар байсан байна. Сурулж угсаатай хүн байсан байна. Тэгээ бичиг үсгтэй боловсралтай хүн байсан биш үү? Тэгээ түүний гэр бүлийн талаар мэдээлэл нэлээд бүрхэг. Гэхдээ Пугач нэг хоёрдугаар Екатеринагийн зарилгаар Пугачевын бослого болон оролцогчдын нэрийг дурсахыг хоригдсон учраас олон мэдээлэл алгуулсан гэж яриад байгаа шүү дээ. Яг тэрний одоо дүүвэнээр бусад мэдээлүүд нь байхгүй. Гэхдээ зарим их сурвалжаар бол 3 их нэртэй байсан гэж ярьдаг юм байна. 1775 оны 7 дугаар сарын 7-нд Уфагийн тойргийн шүүхийн 20 хөрөнөөс бичсэн захидалд тэр нэг ихнэр 2 хүүхдийн тухай дурдсан гэх мэт байдаг. За ямар ч байсан тэгэхээр энэ хүн дайны талбарт төдийгүй түүний ард нь ингээд эмгэнэн гашуудах гэр бүлтэй хүн байсан байх нь бол тодорхойлж байна гэсэн үг. За ингээд одоо нөгөө Пугачев гэдэг нөгөө нэг хааны нэр зээлдэгч орж ирнэ. Тэгээ өөрийгөө амьд үлдсэн эзэн хаан Пётр 3 дугаар Пётр гэж зарлаж Яйк буюу Уралын казакуудаас ихсэн бослого хөдөлсөн тийм ээ. За энэ одоо бослогод нийгмийн олон давхарга нэгдсэний дотор тариачид, казакууд, үйлдвэрийн адилчид, ижил Уралын татар, башкир, чувас, мари, удмурт зэрэг ард түмэн өөр өөрийн шалтгаанаар бослогын галыг дагсан гэж. Зарим нь эзэн хааны шудраг ёс ирнэ гэдэгт итгэсэн бол зарим нь газар нутгаа буцааж авна гэж найдсан. Ингээ нөгөө нэг олон хүсэл найднэр горилдлогууд нэгэн үзүр сэтгэл дээр ороод юм бас. Зарим нь ноёд үйлдвэр эрхлэгчид захиргааны дарамтаас ангиж арахыг хүссэн. Эрх чөлөөний дуудлага гэдэг нь тэрийг хэлээд байгаа юм л да. Тэгээд одоо Салават болон түүний эцэг Юлай Азналын Пугачевын туган дор орсон нь зүгээр сохор итгэл байгаагүй. Тэр тэдний хувьд энэ газар нутгийн хуваарлтын шудраг бус байдал тэгээ башкирын эрхийг сэргэх боломж гэж үзсэн. Тийм учраас түүхийн бичвэрүүдэд тэмдэглэснээр Юлай Салават 2, Юлай гэдэг нь аавыг хэлж байгаа шүү. Эцэг Юлай Салават 2 одоо Твердишев, Мясников зэрэг үйлдвэрийн эрхлэгчтэй газрын асуудлаар олон жил тэмцсэн. Хаанд захиргаад тэдний эсрэг байр суурийг баримтсан нь харагддаг. Ийм нөхцөл Пугачевын амлалт газрын буцааж өгөө, ноёдын эрх мэдлийг хязгаарлаж ард талны чөлөөлөл гэдэг энэ үг бол башкирын удирдлагад улс төрийн хувьд бол маш том амлалт шиг санагдсан. Ингээд одоо Салават босгын шууд ихнээс нь эхлээд башкирстануудын одоо урд игнэнд явсан гэсэн. Түүний удирдсан хүч зөвхөн башкир хүмүүсээс бас бүрдээгүй. Салаватын айрамд өөр үндэстний хүмүүс байсан гэх мэт байдаг. Энэ нь Пугачевын бослогын олон угсаатны шинжийг харуулж байгаа. Энэ бослого нэг үндэстний эсэргүүцэл биш харин эзэн хаант улсын эзэнт гүрний зах хязгаар утгад одоо хоримтлагдсан олон янзын гомдол нэгэн зэрэг дэлбэрсэн л үйл явдал гэж хэлж байгаа тийм ээ. Тэгээ Салаватын нэр алдар өсгөд түүний цэргийн авьяас хурдан зохион байгуулах чадвар, хүмүүсийг үгээрээ байлдан дагуулах, урмыг нь асаах чадвар нөлөөс домолт өгүүлснээр түүний дуу шүлэг цэргүүдийн зоригийг бадраадаг байжээ. Башкир нутгийн судлаач Игнатий гэж хүний бичснээр болохоор башкируудыг яриаг тэмдэглэхдээ Салават өөрийн дуунууд болон дайчдын эр зөрийг үргэлж асаадаг байсан гэж бодож байгаа. Энэ мэдээ нэг талаас ардын аман уламжлалын өнгөтэй боловч нөгөө талаас Салаватын яруу найрагч ба цэргийн удирдагч хоёрын дүр салшгүй холбоотой байсан илэрхийлж. За тэгэхээр одоо ял дуудаж байгаад тулдаанд ордог доо тийм ээ. Миний тэрийг тэгсэн энийг ингэсэн эртний татаруудаас өсөг авъя гэж Чингис хаан хэлдэг тэр одоо ууханы тулдаан дайрах дайнд явахын шалтгаан одоо казус белли гэж хэлээд байгаа латинаар орчин үеийн одоо дипломат хэл. Тэрийг бол маш сайхан урнаар хэлж одоо тэгээд энэ бол ерөөсөө энэ бол зайлшгүй бидний хийх ёстой үйл хэрэг мөн шүү. Энэ бол албадлагын биш гэсэн итгэлийг өгдөг бол таарч байгаа гэсэн.
Ингээ бослогын одоо үеэр одоо 1774 оны 1-р сарын 4-нд босгочдын баримт бичгийг устгах тухай цэргийн зөвлөлийн тусгай шийдвэр гарсан. Тулдааны явцад Салават нэг зэрэг одоо Салават зэрэг томоохон өдөрдөгчдийнх нь талаарх явуулын бичиг хэргийг архивыг одоо бичиг хэргийн архив нь алдагдсан. Тиймээс түүний цэргийн зам нь олон нарийн мэдээлэлд бүрхэг үлдсэн гэдэг юм. Яагаад тэгэхээр тэмдэглэж үлдээсэн бүх өөрийнх нь архивуудын одоо ерөнхийдөө алга болсон л гэж үзэж байгаа. Тэгээд хадгалагдаж үлдсэн гар мичвэл тушаал ардын дуу домог дараах одоо үеийн судлаачдын тэмдэглэл нийлж байж Салаватын дүрийг одоо гаргаж ирж байгаа юм л да. За ингээд одоо башкируудын яг энэ Пугачевын босгоч нарын армийн гүйцэтгэсэн үүрэг бол маш энгийн одоо хот одоо Пугачевын бослогын цэргийн дүүхэн тасралтгүй давшилт ухралт жижиг том тулалдаан хот цайзыг бүсэлж исэн бол морин отрядууд гэж хэлээд байгаа. Тэр морин ангиуд бол түргэн одоо хөдөлгөөнтэй маневртай энэ бол одоо яа харахгүй нүүдэлчтэй хамгийн онцгой сайн хийж чаддаг зүйл тийм ээ. Газар орноо сайн мэддэг морины хөдөлгөөн давуу гинтийн товтлогоо хийгээд огцом одоо тийм гэдрэг буцаж зүхтах тийм. Ингээд ирэхээр нөгөө нэг Пугачевыг хөөхөөс одоо тэр хаан засгийн одоо залхаан цэвэрлэхээр hirсэн хаан засгийн айрам цэргийн ангиуд Пугачевтай байлтахаас гадна башкирийн нутгаар дэг тархсан тэр олон жиржиг морьт ангиудыг хянах хүн даалгавартай тулсан гэсэн. Тэгэхээр байн гараас нь ирэх нөгөө нэг хангамжийг дандаа дайрдаг айрмын өсөгдөг тийм ээ. Тэгээ дарийн олзолдог ч юм уу тийм ээ. Тэр Салават бол цэргийн үүргийн гол онцлог нь Салаватын үүргийн онцлог нь бол Пугачевын зүгээр дагалдагч бус биш дагалдагч нь биш юм. Өөрийн нутгийн хөдөлгөөнийг зохион байгуулсан башкирийн төлөөлж энэ дайнд оролцож байгаа хамтран зүтгэгч гэдэг одоо статус гэж хэлж болох үс байсан. Тэгээд одоо түүний нэртэй холбоотой цэргийн тушаалуудын нэгэнд 1774 оны 3 дугаар сарын 23-нд 100-ын дарга Ильятбай Илимбаевт отрядын бүрэлдэхүүндээ хүмүүс эсвэлэх тухай даалгасан байт. Энэ баримт нь Салаватыг бодит одоо цэрэгт элсүүлж байгаа учраас одоо армийн дотоод зохион байгуулалтыг хүртэл удирддаг байсныг илэрхийлж байгаамаа гэж үзэж байгаа. За ингээд одоо мэдээж хэрэг Пугачевын туул нэлээ ярьсан учраас хоёлаа энэ дайн тулдаантай хэсэг нь хойш нь одоо ер нь түр орхиод тийм ээ. Ер нь бол Пугачевын армийн үндсэн гэдэг арми явж байхад тэрийг тойроод тэгээд жижиг морьт ангиуд ингээд яг хүрээ болоод явждаг л гэсэн санаа. Тэгэл мэдээлэл өгөх, дайсны мэдээлэл холбоог тасалдуулах тэгээд одоо хотыг эзлэх гээд бүсэлж байгаа бол хот руу ирж яваа одоо хангамжийн хүнс, зэвсэг эдний бүгдийг одоо тасалдуулдаг маягаар ингэж байлжсэн байна л таарж байгаа. За жишээлбэл одоо Казань руу чиглэсэн одоо босгоч нарын том арми явахад башкирийн морьт цэрэг бол хамгийн том хүч болсон. Зарим гэрчилсэн баримт сэлтэд дурдснаар болохоор Казаны хааны дэргэд башкирууд тэргүй үгнэнд борж байлдаад ихээхэн хонхирол амссан тухай байд юм байна. Башкирчууд хотыг шатаасны дараа олон башкир хүн нутг руугаа буцсан ч гэх яриа бий. Харин Пугачев ижил мөрөлийг гатлан цааш хөдөлсөн. Энэ мөчөөс бослогын гол давалгаа айжмаар бутарч эхэлсэн байдаг. Тэгэхээр нэгсэндээ Казаныг ер нь ингэж дарж хайчаад тэгээд за ер нь хэрэг бүтлээгээд нилээд нь бутсан бол дарж байгаа. За энэс цаашаа бид нар Москва бид нар сонирн биш гэж газраа л эрх нутгаа чөлөөллөө гэдгээр л агуулгаар хандчихсан байна. Тийм байна. Ингээд одоо 1774 оны 8 дугаар сарын 24-нд Михельсон гэж нэрлэдэг байгаа генерал харсан арми. Царицын гэдэг хот байдیں۔ Царицын гэдэг хот одоо хааны хот гэсэн үг шүү дээ. Царицын өнөөдрийн Сталинград юм шүү. Одоо зөвлөлт үе. Одоогоор болохоор юу үстэй. Яг нэр нь гаравчин Царицын. Сталинград гэдэг нь Волгоград. Тий, Волгоград тий. Тэгээ Царицын орчин Пугачевыг бут цогсноор одоо Михельсон бослогын одоо ер нь бослогын хувь заяаг үндсэндээ шийдэгдсэн. Ингээ Пугачевч баригдаад явсан Салаватанд намар хүртэл эсэргүүцлээ үргэлжлүүлж явсаар байгаад энэ нь төл түүний зөвхөн одоо Пугачевын нэрэн дор байлдсан хүн биш өөрийнхөө эрх чөлөөний төлөө байлдсан хүн байна гэдгийг харуулж байгаа. За ингээд одоо Салават тэгчнээ ингээд одоо Пугачевыг олзлоод аваа явцсан ч гэсэндээ Салават Юлаев бол нэлээд удаан үргэлжлүүлж одоо байталсан. Ингээд одоо 1774 оны 11 дугаар сарын 24-нд буюу зарим их сурвалжийн тооллоор 25-ны өдөр Салават Юлаев баригдсан. Түүний эцэг Юлай Азналын түүнээс өмнө озлогдсон байсан юм. Тэгэд яг энэ хоёрыг эцгийг чинь одоо эцгийг нь барьцаалж өрхөдөж авсан гэж үздэг юм. За тийм бас яриа явдаг. Тэгээд одоо эцэг хүү хоёрыг гинжилж Москвад хүргэсэн.
Энэ баримтлага зөвхөн хоёр хүний хувь заяаны асуудал эргэлт биш. Башкирийн бослогын бэлгэдлийг, башкирчүүдийн тэр мөрөөдлийг одоо башкир гэдэг хүмүүсийн сүнсийг нь одоо гинжилж авч явсан гэсэн санаа юм байна. Та нар бол үргэлж ийм юм шүү гэсэн. Тийм болохоор энэ төрийн хэмжээнд хийж байгаа PR-ийн ажиллагаа гэж болно. За нэг юу явах вэ? За хоёлаа төр завсарлаад хоёр дахь ивент итгэгчид үрдээ. Энэ гэхдээ бас зөвхөн башкирч өшөө нөгөө одоо Пугачевын айрамд нэгдсэн юм жижиг одоо овг аймагуд одоогоор л нөгөө республикуд байгаад ш тий. Тэгээ яг одоо би нэг Салават Юлавыг тойрж ирж байгаа учраас башкир гэдэг болохос бүх одоо этник гэдэг чинь угсаатны одоо томоохон бүлэгт бүгд нь тохиолдсон үйл явдал гэж ойлгож болно. Шууд copy paste гэдэг чинь хувиргаал нэрийн солиол яг эдэлхэн үйл явдлууд болсон гэсэн үг байхгүй. Халимгуудч ч болсон одоо Черкасууд гэдэг чинь Черкасинууд ч болсон одоо Чеченүүд ч болж байгаа болсон үйл явдлууд байхгүй юу. Ерөөсөө яг Орос ухсааны биш баг бүх ард түмэнд болж байгаа л үйл явдал гэсэн. Тийм байна. За өнөөдрийн дугаарыг маань амар амгалан аялуураа те отог автор ивентхэн та бүгд дүргэж байна. Итгэл тахаа инээ майхна отгоос Монголын эрс цаг урт 18 жилийн турш батлагдсан байх юм байна. Отог нь за тал нутаг уул сангаан салхи шуурга гадар мөндрийг ажрахгүй даван тулах чанар найдвартай байдал үнцийн ая тухыг аялагч олондоо мэдрүүлсээр ирсэн хамгийн шилдэг майхан бол отог майхан. За отог майхан компани Тайваны турбо тент майхнуудыг Монголын цаг урт тохируулан сайжруулалт хөгжүүлэлтийн үйлдвэрийн баталгаас хэлбэг засар үйлчилгээг нь санал болгодог. За хормын дотор босоод тэр гэр бүлийн аялалд бүрэн дүүрэн тохирсон орон зай том шилдэг майхнуудыг та отог аяны дэлгүүрээс судалтан авах боломжтой. За тэгээ мэдээж Монголын зун ирж байна. Монголын зунаас хамгийн гоё. За илүү зөндөл байгаа. Гэхдээ Монгол хүндээ бол Монголын зун хамгийн гоё те. Аялал яг л маш удаан хүлээдэг байхгүй. Удаан хүлээдэг богинохон үргэлжилдэг. За тэгээ талд хөдөө аялаа талын салхины үнэр бол үнэхээр сайхан. Тэгэхээр аял зуулчлалын үйлрэл ирж байгаатай холбогдсон та бүхэн хөдөө гадаа гэр бүл хамт олон найз нөхдөөрөө аялахдаа отог аяны дэлгүүрээс хэрэгцээтэй аяллаа бараагаа нэг газраас бүгдийг худалдан авах боломжтой. Тэгээ хамгийн чухал нь Тайваны турбо тент майхнуудыг Монголын эрс цаг урт тохируулан сайжруулалт хөгжүүлэлтийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдийг боловсруулалт худалддаг юм байна. За отог дэлгүүр нь Зайсангийн уулзуур хөдөө аж ахуйн их сургуулийн хойно отог аяны дэлгүүр байна. Мөн Асаа цэрэг Алтан жолоогийн хажуу гадаа талбай болон Чингисийн ямартны гадаа талбай дээр отог аяны дэлгүүрүүд зөндөрлөн боссон байгаа юм байна. Тэгээ та бүхэн хүссэн аяны бараагаа отгоос авах боломжтой. Холбогд утасны дугаар нь 94 96 50 50 94 96 50 50 70 14 14 тэгтэг 70 14 14 тэгтэг. За вент итгэжтэй баярлалаа. Баярлалаа. Энэ бараг буудлынх нь мөнгөө сэвлэхэд л авчих юм шүү дээ. Тэгээд удаан хэрэглэндээ сайжруулалт хийсэн гэхээр Монголын нөхцөл төлөв сайн тий. Гоё дэлгүүр байлаа би очиж үзсэн. За 1775 оны 9-р сард одоо эцэг Юлай болон Салават хоёрыг Оросын засгийн газрын Оросын айрамтай одоо тулгарсан хамгийн том тулдаан болсон газруудаар авч явсан. Яг нөгөө гинжлээд юу тэгээд торон дотор хийгээд яг баавга авч явж байгаа шиг. Тэгээд тэр хотынх нь хүмүүст нь хот олонд очиод олон нийтийн өмнө байлгаж байгаа ташуурдаж шийтгэжсэн. Дараа нь хамрыг нь сүвлэн чирсэн. Дух нүүрэнд нь тамга дарах зэрэгээр доримжлон шийдэх хэлбэрийг олноор хийсэн. Одоо нэг тэмээний бурандаг шиг гэсэн үг байхгүй хамрынх нь энэ. Тэр ард түмний зүрхийг л итгэлэл мохоод шүү дээ. Тийм тэгээд нөгөө нэг хот бусад нөгөө нэг одоо хотынхаа иргэдтэй болохоор ялалтаа гайхуулж байгаа юм. Тэгээд та нар бас тэнэгтвэ ийм л хувь заяа та нарыг хүлээн шүү гэдгийг ойлгуулж байгаа юм. Тэгээд энэ шийтгэл бол ерөөсөө яг үнэндээ бол тэр бие махбодыг өвтгөж тамлах гэдэг байгаа биш. Болцоод тослог гаргасан хүний олон нийтийн өмнө гутаан дөрмжилж нэр төрийг нь баллуурдах улс төрийн театрч гэсэн жүжиг байсан. Гэвч түүхийн одоо хамгийн сонирхолтой хачирхалтай нь ийм гутаан дөрмжилтанд Салаватын нэрийг баллуурд чадаагүй. Харин эсэргээр ардын нүдэнд одоо орос хэлээр бол Мөчэник гэж нэрлэдэг байгаа. Зовлон тулсан баатар ируулган улам нэр хүндийг өсгөж өгсөн. PR эсэргээр ажилласан байна тий. Тийм одоо юм цөмөрхөөр гэдэг шиг. Тэгээд эвидэ тэрмэн гэдэг тийм хайрын сэтгэлээр хүмүүс маш их хандсан. Оросууд нь өөрсдөө хүртэл. Тэгэхээр магадгүй ихэд харигч байсан байна тий. Тийм тэгээд энэ хүн одоо ингээд нөө башкирууд чинь ямар хүн байдгийг оросууд ч мэдж байгаа бүгд мэдж байгаа. Башкирын ард түмэн. Тэгээд тэр хотод тэрийг яаж тамлж зовоосныг үзэж харсан хүмүүс
Тэн дээр бол гайхамшигтай одоо төвчээр ир зэрэг гаргаж ирсэн учраас тэр үгийг ам дамжуулж ярьсаар тэр орчмоор ингээд нэр төрн ингээд нэр нь ингээд төгцсөн байгаа байхгүй. Ингээд 1775 оны 10 дугаар сарын 2-нд Салават Юлаа хоёрыг гар хөлтөө гинжтэйгээр нь 2 тэрэгт суулган Балтийн одоо Рогевик цайз руу насан туршийн албадан хөдөлмөрийн цөллөгт явуулсан. Тэдний замд яг энэ албадан хөдөлмөрийн цөллөг гэдэг цөллөг гэхээр зүгээр цөлөө иччих юм шиг бодоод байгаа байхгүй. Гулагийг яриад. Цөллөг нь тийм. Энэ нэг арай өөр нэртэй юм бэ л дээ. Тэгээд гулагч яг бас адилхан. Ер нь л адилхан. Гэхдээ гулагаас ч арай өөр юм билээ бас. Яг тэр нэгдүгээр шорон гэсэн үг. Хоёрдугаар шорон дотор ажил хийх үүрэг даалгавартай гэх юм уу да тийм ээ. Тэдний зам одоо Мензелинск, Казань, Нижний Новгород байгаа тийм ээ. Москва, Тверь, Новгород, Псков, Ревель гэдэг хотуудаар дамжуулж бүгдийг үзүүлж явуулж ирсэн гэсэн. 11-р сарын 29-нд тэд Рогервик гэдэг газар хүрсэн байна. Энэ бол газар нутгаа хамгаалах гэж боссон Башкирбаатар Уралын улсаас Балтийн тэнгисийн хүүтэй жиндүү иргэд хүртэл явсан гинжтэй зам нэс. Тэгээд энэ Башкирийн одоо үндэсний музейд байдаг юм байна. Энэ хүнийг аль аль хотуудаар яаж авчивсан, энд нь тэгж хийтгсэн гэдэг бүр ингээд одоо нэг аялын одоо Магеллан дэлхийд тойрсон шиг тийм зураг байл. Одоо Рогервик буюу өнөөгийн Палдиски гэдэг нэртэй хот одоо суурин газар бол Петр 1-р хааны үед байгуулагдсан Балтийн бомб хот. Салават болон бусад босгогч нарыг тэнд хүрэх үед цайз бараг эзгүй жижигхэн хотын гарнизонтой байсан. Цөөхөн хоригдолтой байсан. Тэнд Салават өөрийн тэмцлийн анд нөхдөдөө уулзсан. Пугачевийн айрамд ажилд одоо хурандаа цолтой Аристов, хурандаа Ганзафар Усаев болон бусад нь тэд байсан. Салават Юлаа хоёр амьдралынхаа үлдсэн бүх хугацааг энэ алсагдсан бомб хотод өнгөрүүлсэн. Одоо 2-р Екатеринагийн 1775 оны 3-р сарын 17-нд гаргасан тусгай тунхагт одоо Пугачевийн ослогын оролцогчдыг насан турш нь хорж нэрсийг нь үрд мартагдтал гүн чимээгүүд оршуулахыг тушаасан гэж одоо гарч ирдэг. Орон нутгийн эрх хөргөчлөөний тэмцэгч босгочдын нэрийг дурсан хүнийг хүртэл мөшгөж шийтгэжсэн. Гэвч одоо тэр хориг ардын дурсамжийг устгаж чадаагүй харин нэрийг нь хэлхийг хориглох тусам Салават дуу, шивнэ, домог, далд бахархлын дүр болж улам амьдраад исэн гэсэн үг. Тэр нь юу гэсэн үг гэхээр одоо нэг эзэн ноёдууд энэ дарамтлаад байгаа нэг тэр нөхдүүдтэй дургуй нь хүрж байгаагаа тэр одоо уламжлалыг хадгалах замаар эсэргүүцлийг илэрхийлдэг хэрэгслэлсэн гэсэн үг. Нөгөө ингээд нэг шог зураг байдаг шүү дээ. Нэг дараагийнхаа өмнө тонгоогоод ингээд бүхийж байгаа мөртлөө халаасандаа ингэсэн салавчтай зураг байдаг шүү дээ. За ингээд одоо Салават одоо Рогервик гэдэг одоо тэр суурин бомб хотод 25 жил хоригдсон. Энэ хугацааны тухай баримт харьцангуй цөөхөн байдаг. Хоригдлын өдөр тутмын амьдрал өвчин зовлон, дотоод сэтгэлийн тэмцэл, эцэг Юлайтайгаа хэрхэн харилцаж байсан тухай бараг бодиттой зураглал бүрэн байдгүй юм байна. Гэвч яг энэ хоос орон зайд ардын төсөөлөл жигнэсээ одоо үйлдвэрлэж эхэлсэн гэсэн үг. Тэр Салават минь яаж яваа болдоо гэдэг тэр одоо вакуум биш дээ орон зай хоос орон зайгаа дүүрэхийн тулд тэд нөгөө нэг ярддаг өөрийнхөө парагон гэж хэлдэг шүү дээ өөрийнхөө шүтэн биширдэг чанаруудыг тэр хүн рүү зоож эхэлсэн гэсэн үг. Тэгээд одоо түүний тухай дуу, шүлэг, домог, цөллөгийн гуниг, их нутгаа санах сэтгэл, гинжтэй сэтгэлээр бууж өгөөгүй баатрийн дүр дахин харагдаад байдаг нь тэр үед тэрийг зохиогоогүй хожуу ард нь нэг нэмт зохиосон болд гэдгийг тэр баримт нь олж харагдаад байт юм байна л да. Ингээ 1809 сарын 26-нд одоо шинэ тоолоор 10 дугаар сарын 8-нд Салават Юлаев цөллөгт нас орсон. Түүний нас орсон тухай хамгийн сүүлийн баримт Балтийн цөллөгийн захиргааг хариуцсан хошууч Дитмарын Эстландын губерний захиргаанд илгээсэн мэдээлэлд хадгалсан байт юм байна. Эстланд гэдэг нь одоо Эстони хэлж байгаа шүү. Тэр үед Эстланд гэдэг байсан гэсэн үг. Энэ мэдээлэлд энэ сарын 26-ны өдөр Ялтан боол Салават Юлаев нас барсан гэж албан хэлээр тэмдэглэн үлдээсэн байна. Хүйтэн товч тэгээд хүний дотоод ертөндөөс ангид энэ албан бичиг ардын дурсамжтах галтай Салаватын хувьд бол огт адилгүй сонсогдно гэж дурссан байна. Гэхдээ төрийн архивын хүйтэн мөр ардын дууны халуун мөр хоёр нийлж байж түүх бүрэн болно гэдэг. Архив Салават хизээ хаанд төрж баригдаж цөлөгдөж нас барсыг хэд бичиж үлдээсэн байт юм. Ардын дуу дээр болохоор тэр яагаад мартагдаагүйг нь тэмдэглэж өгсөн байна. Энд ингэж төрсөн энд нас барсан гэдэг хоорондох нэг албан юм хашлт хийгээд тавьсан байсыг артууд дотор нэг контентор оролцоод дүүргэсэн гэсэн санаа юм л. Тэгээ домогт түүнд хамаарсан мөр байд юм байна. Тэгээ эх орон минь чи хичнээн хол бай. Би нутагтаа буцахсан. Гэвч би гинжтэй байна.
башкирууд минь гэрт хүрэх замыг цас дарж болгоч хавар ирэхэд цас хайл нь би өхөөгүй башкирууд минь гэж хэлсэн гэж дунд гард юм байна. Тэгээд энэ бол цөлөгт нас урсан хүнийг ард түмэндээ би мөхөөгүй шүү гэж зарласан яруу найргийн хэл байсан шүү гэж үзэж байгаа. За ингээд одоо Салаватын цөлгийн тухай одоо янз бүрийн домог үлгэр тэмдэглэлүүд бол Башкирстан төдийгүй Эстон төрөл хадгалагдаж үлдсэн байдаг. Эстонд энийг хүртэл ярьдаг хүмүүс байдаг юм. Тэр орчмынх. Энэ нь түүний нэр газар зүйн хувьд хоёр туйлд амьдрсныг харуулж байгаа. Нэг нь Уралын улс, Айгол, Төрлөх нутаг, нөгөө талд нь Балтийн тэнгисийн хүүтэн эрэг гинж цөллөг гэсэн ийм хоёр туйл дээр. За ингээд энэ их хол байх тусмаа түүний одоо юу гэдэг домгийг улам гонигтай, эмнэлтэй улам тийм дип гэдэг чтэй гүн гүнзгий хүчтэй болгож өгсөн гэж үзэж байна. За энэ одоо Сисен гэж нэрлээд байгаа энэ яруу найрагч дууч Сисен гэдэг байгаа. Сисен гэдэг хоёр дахь амьдрал гэдэг хүний Салаватын хоёр дахь амьдрал гэж байгаа. Тэр нь энэ бол ингээд өөрийнх нь биет амьдрал. Одоо тэгвэл ард түмний дуу хоолой дээр орж ирээд бодиттой амьдрсан хоёр дахь амьдрал нь болохоор өнөөдөр одоо түүний яруу найргийн өвөөс бичгээр болон ам хэлбэрээр нийтдээ 500 орчим мөр хадгалагдаж байна. Би 600 төгрөг өргөн хэлсэн байна. 18 дугаар зууны Башкирийн соёлд аман зохиол бичгийн соёл зэрэгч байсан тул Салаватын бүтээл хоёр замаар амьдэрсэн бол таарж байгаа. Нэг нь шууд цаас нэрвчгдсэн байна. Нөгөөсх нь Сисен маягаар газар дээр зохиогдсон ам дамжин хадгалагдсан. Монгол хэлэнд нэг Сисен гэж үг байдаг. Энэ болохоор сэвдэг гэдэг байгаа. Манай сэвдэг гэдэг нь бурайд хэлэнд байдаг. Тэнгэр газар бурхан лус гэсэн одоо утгатай. Тэгээд одоо бурайд ардын аман зохиол болсон болон гисэр туйлд энэ үг гардаг. Тэгэхээр одоо гисэр туйлын Сисен сэвдэг гэдэг үгнүүд бол ерөнхийдөө туйл Монгол бид нар ч гэсэн бас туйлын уламжлалтай ард юм шүү дээ. Ингээд оршиж ирсэн гэсэн. За ингээд одоо яг одоо энэ мэдээж түүний бүтээлүүдийг ингээд судлаад үнэхээр Салават Юлай бичсэн байна уугүй юу гэдгийг Оросын олон бас эрдэмтэд одоо судлаачд бас ингэж харьцуулсан одоо судал хийгээд ерөнхийдөө бол Салават Юлаевын хэлсэн үгнээс ам дамжуулан бич тэмдэглэж үлдээсэн маягаар амжуулсан болохоор Салават Юлаев энийг зохиосон гэж хэлэхэд бүрэн боломжтой гэж одоо дүгнэлтүүдийг гаргасан юм байна. Ингээд одоо Салаватын шүлгүүдэд одоо мэдээж хэрэг Урал их гол гэдэг байгаа. Тэгээд энэ нэг ийм зүйл тийм байл да. Урал гол мөрөн морь анд нөхөд дайсан шарах цөлгийн гоник зэрэг сэдвүүд байнга давтагдчихдаг. Түүний нэгдгээр одоо шил ай голын эргээр би зугаал одоо алхаж явсан. Зуныг тэнд өнгөрөөсөн. Дайсан ирэхэд хонмит зогтох байлаа гэх мэт утгатай мөрүүд байгаль их нутаг дайсны эсрэг сэтгэлийн эрчийг одоо хослуулсан байдлаар илэрхийлж гардаг юм байна. Тэгэд эрэлхэг эgetүүд гартаа ном сумтай хэрв тэд нэгэн зэрэг толдвол дайсан айж зогтно гэсэн санаа хамтын хүчийг хүртэл ингээд уриалдаг. Нэгсэндээ бид нар эвж дэгдэлгүй байсаар байгаад багаар эдрийн идэж одоо хоол болчихжээ л гэсэн санааг ярьж байгаа юм л да. Энд дээр тэгээд нэг сонирхолтой нэг одоо дуусгаад хэлэхэд нэг юм байна да. Яг хоёр эсрэг энэ чинь цаазаар аваачаад ингээд шийтгсэн тал бол мэдээж хэрэг ялтан босогч аюултай эстгээд боол гэж байгаа шүү дээ. Тэгтэл нөгөө эсрэгээр ард түмний дунд болохоор түүний баатар дууч их оронч гэдэг. Би дууч бэлзүү шуу гэдэг чинь тэрэн шиг тийм ээ. Эндээс нэг сонин бада юу гэхээр нөгөө Салаватын их Салаватын зүүд Салаватын гүүр Салават манай тосгонд гэсэн одоо тийм агуулгатай өгүүлэлүүд бүтээлүүд маш ихээр бичигддэг байсан юм. Үүнээс хойш энэ нь одоо нөгөө баатрын нөгөө нэг одоо нэг Салаватын нэр ингээд нэг газар нутгт дээр ингээд одоо бизнесад ингээд нэг хязгаараа тогтоодог штэ. Яг тэр Салават гэдэг нэр яригдж байгаа тэр бүс нутагт дотор бол энэ бол Башкирийн газар нутаг байна. Яг ийм хүс атны бүгд энэ байсан байна гэдэг одоо баттай илэрхийлдэг ийм л үйл явдал болчиход оршоод байгаа юм. Тийм учраас нөгөө Башкирстанд очиод баг бүх юм нь Салават Юлай байхгүй. Тийм байна. Хоккейн баг тэгээд нөгөө нэг юу морины хөшөө, талбай, театр бүх юм. За ингээд одоо дахиад нэг юм бол Салаватын штаб, Салаватын тагнуул, Эментау уулан дахь Салават зэрэг одоо домог нь бол домгууд надад тийм байлдааны тухай, тулдааны тухайд үлгэрүүд байт. Тэгэхээр энэ бол зөвхөн нөгөө нэг одоо үеийн хүчээр биш дандаа ухаалгаар одоо тулддаг, дандаа уран байлцсан тухай түүхүүд. Тэгэхээр энэ бол зөвхөн нөгөө нэг түүний зөвхөн одоо тийм нөгөө нэг зөвхөн нэг сэрэм батгсан цэрэг биш, маш их одоо уран гэдэг тэр бүх зүйлүүдийг хадгалсан одоо Башкирийн ард түмний хүү болж одоо
мөнхөлж үлдэхт нь хамгийн том үр гүйцэтгсэн 3 үйл явдал байна. Одоо 3 шин чанар нь ингэж зангидагдаж байгаа. За нэг юм одоо яагаад Салаватыг ингээ баривчлаад авч явсны дараа Эстон дахь цөлгийн тухайд домогт нэг юм гонигтай нэг түүх гард юм байна. За энийгээр ингээд одоо Салаватыгаа дуусгая. Нэг домогт нь болохоор Башкирстаны ууланд яагаад ийм болор их байдаг тухай тайлбарлахдаа Салаватын хувь заяан санаа зовсон башкир хүмүүс ганцаараа гэр бүлэрээ санах болгондоо бүх тосгоноороо санах болгондоо уйлсан нулимс нь болор болж хувирсан юм а гэж өгүүлдэг юм. Тэгээд энэ байгалийн үзэгдлийг түүхэн зовлонгийн хэлээр тайлбарлсан яруу домгийн шинжээр. Тийм байна. За ингээд одоо ер нь бол айгүй тийм догдолтой. Тэгээд одоо энэ Салават Юлаев нэртэй балет байдаг санагдах юм. Тийм үү. Тийм одоо Оросын театр тоглодог гэх юм уу да. Тийм Салават Юлаев гэдэг нэртэй балетийн бүтээл байгаа. Тэгээд одоо домогжуулсан болохоор нөгөө бүгдийг нэг зохиолч өөрөө гүн гүнзгий импрессив учраас сэтгэлдэл үлдээсэн учраас нэг амжуулаад ингээд театр тоглоо найруулахад хүртэл арь тийм хүмүүсийн сэтгэлд орцсон учраас шууд очиж байгаа байхгүй. Тэгээ балет нь хүртэл тийм хурдан атсан гэсэн санаа. За ингээд одоо 1998 оны 6 сарын 1-нд Башкирстаны бүгдээр улсад Салават Юлаевын одон санаачлаад жил бүр Салават Юлаевын өдрүүдийг тэмдэглээд Салават Юлаев нэртэй ардын баяр зохион болдог. За ингээд Уфа хотод 1967 онд Салават Юлаевын морь төгшөө босгосон бөгөөд энэ нь Европ дахь хамгийн том морь төгшөөний нэг гэж тооцогддог. За ингээд түрүү хэлсэн тийм ээ, төрийн шагналд байдаг, хот байдаг, агуу байдаг, гудамж талбай, баяр наадам, музей, хоккейн баг байдаг гэх тийм ээ. За ингээд одоо тэр Салават Юлаевын тэр хөшөөний дүрслэл нь болохоор Салават морин дил дээр урагш тэмүүлсэн хөдөлгөөнтэй салхисүрэн давхиж байгаа мэт харагддаг гэж. Энэ бол зөвхөн хөшөө биш, Башкирстаны төр соёлын өөрийгөө илэрхийлэх бэлэгдэл одоо төв рүүгээ илгээсэн илгээлт гэж үздэг юм мессеж гэх юм бол. Тэгээд сонирхолтой нь Башкирстаны бүгдээр тулсын сүлдэнд Салаватын дүр орт юм байна. Оо талбаанда хүртлөө түрэн сүлдтэй. Тийм одоо тэр түрүүн хэлдэг Салават Юлаев 40 онд Салават Юлаевын намтарчилсан кино хийсэн. Одоо 1954 онд хөгжмийн зохиолч Загир Исмагилов яруу найрагч Бязит Бикбай нар Салават Юлаев дөөрийг бүтээсэн. Мөн уулын бүргэд гэдэг нэртэй балетийг байд юм байна. Ингээд тэрийг Башкирын дөөр бүжгийн театрт анх тавигдсан юм байна. Авга бүжигчин Рудольф Нүреевийн ихэнх үеийн уран бүтээлийн орчинтой энэ театр холбогддог гэж. Тэгээ эх орны дайны үед Салават Юлаев нэртэй танк эсэргүүцэх артиллерийн хороотой. Хоёрт галт хэрэгтэй цэргийн анги нэгтгэлүүттэй байсан байна. Энэ нь Салаватын дүрийг зөвхөн Башкир үндэстний баатар ус фашизмын эсрэг тэмцэх зөвлөлтийн эх оронч дайчдын бэлэгдэл болгоцсон одоо үйл явдал байсан. Түүний дүр Башкир, Орос, Татар, Казах, Чуваш, Удмурт, Майри зэрэг олон ард түмний уран зохиолд мөнхөрсөн байна. Маш сонирхолтой. Нэг зүйл байна. Салават Юлаевын музейд түүний сэлмний хуулуур гэдэг юм байна. Реплика шүү тий. Тийм. Тэр нь болохоор сэлэм хууйгүй 96 см урт 3 см-ийн өргөнтэй хонхор одоо юу гэж хэлтийм дээ нөгөө нэг ийм мөртэй юм да ховлтой. Шар зис бариултай арслангийн толгойн дүрстэй жижиг чулуугаар чимгэлсэн дүрслэл гэсэн байдаг. Эрен дээр нь араб бичээс байдаг. Тэр нь бүдгэрч эрдэнэт тайлж унш чадаагүй байгаа тухай мэдээлэл бий. Энэ тайлагдаагүй бичээс нь Салаватын түүхийн өөр нэг зүрэл мэт түүний бодит амьдралын олон хэсэг яагаад бүдгэрсэн боловч дүрэн улам тодорсоор байгааг илэрхийлдэг шүү гэж. За тэр мөртөө гэдэг ховлтой гэдэг тэр сэлэм дээр ховл тавьдаг нь ямар ч тэгэхээр сэлэм ингээд ер нь бол хүнд штэ. Тэгээ нөгөө ерөнхийдөө санжиг бол хутган дээр гэдэг юм ховл гэдэг штэ. Тэр чинь жингийн тодорхой хэмжээр бууруулж өгч байгаа. Тэгэхээр хөнгөн тэгтээ төсвөртэй болгож байна гэсэн үг. Маш сонирхолтой. Энэ тэгэхээр яа харахгүй зөвхөн хэдийгээр Башкир түмний үндэсний баатар болоо тэр үндэсний те онцлог ондоошол их орон сэтгэлийн те бэлэг тэмдэг болсон баатар юм байна. Гэхдээ маш олон үндэстнүүдэд тэгэж одоо болтол хайрлагдаж хүндлэгцээр үлэр дөөрөл болсоор байгаа нь эзэнт гүрний харьяа нутаг болсон тусгаар тогтнол эрхчлөөг хүссэн ирмэлцэн хүмүүс мянган хүний мөрөөдөл байсан юм байна те. Баярлалаа амраа гоё дугаар байлаа.
За ингээд та бүгдэд шинжлэх ухаан танин мэдхүн Од Мөндөр сувгийн цаг хугацааны аялал нэвтрүүлэг хүрлээ. Цаг хугацааны аялал нэвтрүүлгийг та YouTube-ийн Од Мөндөр сувг, NTV телевиз болон Од Мөндөр радио 83.3 болон 107 төлгөөнөөр хүлээн авч сонсч байна. Өнөөдрийн дугаарыг аяллаа төвцөг Air Market амар амгалан аял ураатай Отог Outdoor ивент итгэн та бүгд хүргэлээ. Дараагийн дугаараар уулзлаа. Баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Од Мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од Мөндөр нэр дээрх Удаагийн банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од Мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.